Монгол хүнд сайн сайхан амьдрах боломжууд зөндөл байдаг юм байна. Төр засгийн удирдлагуудад гадаадын улс орнууд өөрсдөө гуугаад ирдэг ч манай дарга нар хөдөлдөггүй болтоомаа. Би бүрсүм сайттай ер нь өмнөх сайтуудад нэг зүйлийг хэлдэг. CD 20,000 дөрвчийг Канадад сая хүлээгээд авчлаа, ажлын байр өгчлөө, виз олгочлоо, байнга оршин суух эрх өгчлөө. Би Америкийн конгрессийн гишүүдтэй уулздаг. Нэг л зүйлийг надад хэлдэг. Бацанда таны гадаад харилцаа лоббигоо хийгээч. Хэдэн лобби клубүүдийг танаас санхүүжүүлж авчихал та. 3 сая хүнтэй монголчуудыг бид нар визгүй Америк руу оруулж болно гэж ярьж байна. Америкийн парламентыг, Канадын парламентын гишүүдтэй уулзчаа. Гадаад харилцааныхаа сайдд хэл. 3 сая хүн амтай арчилсан Монгол оронд Канадад визгүй зөвшөөрлийг бид олохгүй бэлэн байна. Зүгээр лоббигоо хүчтэй хийгээд өгөөч гэж. За тэгэхээр иймэрхүү өндөр боломжууд байдаг байх. Тэр тусмаа Канадад очиж ажиллаж амьдраад амьдралаа сайжруулах боломж маш их байдаг юм байна. Канада улс нь барилгын салбарт маш их ажиллах хүч авдаг, эрүүл мэндийн даатгалын салбараараа дэлхийд маш өндөр үзүүлэлттэй орн юм. Тэр бүхэл Холливуудын од сар саяхан тэр бомбнууд хүртэл Канадад очиж эмчилгээ сувилгаанд хамрагдаг тийм л өндөр хөгжилтэй орн. Харин гадныхан өөрсдөө санал тавиад байхад манай дарга нар хөдөлдөггүй. Энд ч ойлгомжтой байх л та. Монгол улс хэрвээ хөгжөөд улс иргэдэд хангалуун амьдрал эхлэх юм бол хэн энэ лойрчдод ходоодороо санал өгөхтэй. Дуулууртай байлгыг өлөн байлгаа гэсэн үг юм. Тэр л ёсоор 26 жил энэ дөрвийг баримтаж ирсэн эрх баригчид энэ мэд боломжуудыг хааж ирсэн байж таарна. Тэгэхээр эрх сонгуулиар энэ талын үжил баримтлалыг чиглэл болох тийм л нэг зөвшөөрчийг сонгуул биелчих юм билүү хэмэдлээ. Хаширхон гэж хаширсан хүнийг хэлнэ гэж эрхвч мэднэ эцтэй монголчууд байна. 26 жил улсын хурал задарч хагартлаар ийдсэн хуучин архгуудад бол найдаад хэрэггүй штэ. Тэд бол яваажин амдаж гарч ирээд тамийн хаалгаар жигчдэг хүмүүс. Ер нь бол ходоодороо санал өгөх тусам улмыг хөөсөж ядуураад байдгийг та бид 26 жил өөрсөд дээрээ үзэж мэдэрлээ штэ. Бодоорой хүмүүс минь.